Гэмт хэрэгтэн гიშгэх газаргүй гэж манай монголчууд ярьдаг. Энэ нь ч үний юм. Бусдыг хохироосон, залилсан альва нэгэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол тохирсон ял шийтгэлээ авах, хуулийн хариуцлага хүлээх нь ердөөл цаг хугацааны асуудал юм. Сүүлийн үед мэдээлэл харьцангуй нээлттэй болсон хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа ард түмэнд нээлттэй тайлгнадаг болсноор одоо гэмт хэргийг илрүүлэх явцч түргэн шуурхай болж байгаа юм. За тухайлбал саяхан ердөө 2 хоногийн өмнө Интерполийн улаан буланд зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрен сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн гэх эмэгтэйг Оросын холбооны улсаас Монгол улсад албатан авчрах тухай тусгай ажиллагааг энэ оны 1-р сарын 13-ны өдөр гүйцэтгэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. За гэх эмэгтэй нь 2016 он хүртэл бусдаас их хэмжээний мөнгө буюу 2.4 тэрбум төгрөг заллан авч улмаар хуурамч бичиг баримт ашиглан 10 жилийн хугацаанд гадаад улсуудад хууль бусаар орогнож байсныг эрен сурвалжилж 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт одоо байхад нь илрүүлэн саатуулаад байсан юм. За ингээд 1-р сарын 13-ны өдрөөс эхлэн Монгол улсад шилжүүлэн авчрах ажиллагааг цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах алба, Интерполийн үндэсний товчоо, улсын ерөнхий прокурорын газар, хил хамгаалах ерөнхий газар, Оросын холбооны улсын тагнуулын үндэсний товчоотой хамтран зохион байгуулж энэ эмэгтэйг Монголд авчираад байна. За ингээд хуулийн процесс цааш үргэлжилнэ. За хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ажиллагаач хуулийн хүрээнд өрнөхнэ.